Манайх бол танай сурчлагыг бол амар хийсэн бохгүй юу? Яаж ихээр За их сантай аль маань шинэ ажилд орсон. Өнөөдөр миний ажил их M+ цохим ном app. Өмнө ажиллаж байсан газрууд хуруу царайгаар цагаа бүртгэдэг байсан чи эдний харин ийм аппликейшнээр бүртгэчихдэг юм. 950 мянган үзэлттэй байлээ. За сайн байцгаана уу? Монголын аудио номын хамгийн том сон M-book, Монголын үндэсний стриминг үйлчилгээ M-music-ийн гүйцэтгэх захирал Батмагна байна. За тэгэхээр манай M-book, M-music маань Timely одоо аппликейшн маань бизнесээ зах зээл дээр гаргасан одоо тэр үеэс эхлээд бид нар хамгийн одоо анхны одоо харилцагч болж ажиллаж эхэлсэн. За тэгээд бидний зорилго бол учиргүй ажилтнуудаа ингээд цагаар хянах тий заавал хэдэн цагт явах хэрэгтэй биш. Нэлээд тийм чөлөөтэй ажилтдаг байгууллага. За та гэдэг нь орчингч гэсэн харж байгаа хүн хаана одоо суугаад туртай газар ажиллаж болно. Төсөөл одоо 20 минутын тий ажлын цаг аранж дээр ингээд гараад унтчих болдог ийм чөлөөтэй байгууллага байхгүй. Гэхдээ бидний хувьд бол нэг жил орчим ямар нэгэн байдлаар ийм бүртгэл, цагийн бүртгэл хийхээр явсан. За гэхдээ альва бизнесийн байгууллага заавал ажлын цагт үр хөтөмжтэй ажиллах хэрэгтэй. Тэрний дагуу одоо гүйцэтгэлтэй тохирсон цалин урамшуул үнэлгээг одоо авах хэрэгтэй тий хийгдэх хэрэгтэй. Тэр шаардлага бол байсны улмаас бид нар Timely аппликейшнийг одоо маш их таалагдаад хэрэгжилж эхэлсэн. За тэгээд бүртгүүлэхэд бол явлаа ирлээ гэдэг ганцхан клик. За дээр нь ажилтнууд хоорондоо тэр талархал хэсгийг маш их гоё ашигладаг. Над руу ч гэсэн ингээд гоё одоо заавал мэйлээр биш, заавал цаасан дээр биш, заавал нэг нүүр тулаад ярих биш. Шууд ингээд Timely цагаан бүртгэлээ харахад талархал ирсэн байхаар маш тааламжтай байдаг. За мөн манай байгууллага одоо сард 2 удаа гэрээсээ ажиллах бас боломжтой. За уян хатан цагаа өөртөө 7-оос ирээд 4 цагт тарж болно те. Эсвэл 10-оос ирээд 7-д тарж болно гэдэг ч юм. Энэ болгон дээр бид нэр чөлөөтэй байх тусмаа ямар нэгэн байдлаар одоо албан байгууллагуудын асуудлууд бас гарч эхэлдэг те. Энийг бид нэр ингээд маш ухаалгаар Timely аппликейшнээр шийдэж чадсан. Timely аппликейшн маань хаанаас ч бүртгүүлж болно. Office-ийн орчинд ирээд Wi-Fi-аар ирлээ гэдгийн дараад явлаа гэдгийн дарч болдог. За маш олон одоо шалтгаанаар ажилтнууд гадуур дотор ажиллах те ялангуяа манай стартап бизнесийн хувьд бол маш олон хүмүүс борлуулалт, маркетинг, за бизнес уулзалтуудаар ингэж явдаг. Тэгэхээр шууд шалтгаануудаа оруулцдаг. За гэрээсээ ажиллах болно. Тэгэхээр бидний хувьд бол энэ Timely admin аппликейшнийг ашиглаад миний хувьд хүмүүсийнхаа заавал ямар нэгэн тайлбар те тэглээ инглээ биш өглөөд орж ирээд цагийн одоо хүсэлтүүдийг хараад хянаад явчихдаг. Энэ маш ухаалаг. Тэгээд бизнесийн байгууллагууд ялангуяа одоо манайх шиг одоо 40-50 орчим ажилтнууд ингээд ажилтдаг энэ байгууллагууд бол заавал одоо маш том програм авч ашиглах шаардлагагүй. Ингээд дижитал платформыг ашиглаад ингээд Timely-гаар ийм амархнаар шийдэж болно. Бүтээмжээ нэм Timely. Бүтээмжээ нэм Timely.